Сайн байна уу ирэх үзэгчдээ. Мандала подкастын ээлж дугаар эхэлж байна. Өнөөдөр манай студид урлаг судлаач, урлаг судлалын ухааны доктор профессор зураач Баримлж Бадралгой ирээд байна. Танд өнөөдрийн мэнд хүргье. За өнөөдөр хоёлоо хувь хүний сонирхол хоббиний талаар ярилцъя. Яагаад энэ сэдвээр тантай ярилцахаар шийдсэн бэ гэхээр зэрэг таныг ажил мэргэжилтэйгээ холбоотой эртний үнд зүйлүүдийг цуглуулж тэр талаар судалгаа хийдэг учраас энэ талаар хоёлоо бас ярилцъя гэж шийдлээ. За таныхаар хобби гэж юу вэ? Маш олон хүмүүс янз янзын хоббитой байдаг. Таны хувьд? Ер нь хобби бол ер нь хамгийн гол нь цаг үе мэдрэх. Өнгөрсөн цаг үе, өнгөрсөн бүхэнд ач холбогдол өгөх. Тэгээд тэрнээс миний мэргэжилттэй холбоотой судалгаа юм, тэндээс суралцах юм. Тэгээ ирээдүйд бас оруулж байгаа том хөрөнгө оруулалт юм. Дэлхийн нийт хүн төрөлхтний хамгийн үнцэнтэй урлагийн бүтээлүүдийг цуглуулсан музей одоо алдартай музейнүүд байна л да. Тэгэхээр эдгээр олон хүмүүсийн хувь хүмүүсийн сонирхол хобби дээр үндэслэгдсэн зүйлүүдийг цуглуулж дэлхийд алдартай музей үүссэн гэсэн нэг ийм зүйл яригддаг. Та энэ талаар тодорхойлаач. Тий, ерөөсөө өнөөдөр бид нар мэдж шүү дээ. Ерөөс нь дэлхийн агуу их Францын Лувр, Оросын Санкт-Петербургийн Эрмитаж, за тэр Английн тэр үндэсний музей, Британий галерей, тэр Америкийн метрополитен ч гэдэг юм уу. За тэр Япон, за Хятадын одоо хааны орд, тэр Тайваны хааны ордны цуглуулгууд ч гэдэг юм уу. За тэгэл энтхийн одоо тэр алт эрдэнэс ч гэдэг юм уу. За энэ бүхэн чи ерөөс нь дандаа л ерөөсөө үе дамжиж цуглуулж ирсэн тэр хаад, язгууртнууд, дээдсүүд, тэрний хажуугаар их том сэхэтнүүд, үндэсний том сэхэтнүүд. Эн чин ном хэвлэлээ, одоо ном бүтээл, тэгэл ерөөс нь тэр эрдэнэс, тэр ховор нандин юмнуудыг яах вэ гэхээр тэр оюун ухааны дурсгалууд байдаг байхгүй юу. Тийм учраас ерөөсөн тэр эртний хаадын дэрэг чинь эрдэмтэн ухаантнууд байсан, цугларч яасан. Тэд нар чинь дандаа үн цэнтэй юмыг олж хардаг, үн цэнтэй юмыг бүтээлэгдэг байснаас л энэ алдартай музейнүүд өнөөдөр тэр хаадын дурсгал тухайн цаг үеийн соёл иргэншлийн өвүүдийг хадгалсан байна шүү дээ. Өнгөрсөн цагийн үнэт мэдээллүүдийг нэг дор цуглуулж ийн гэсэн үг болох юм тийм ээ. За таны хувьд маш олон цуглуулга байна тань дээр. Та эндээс яг ямар таашаал авдггүй, энд одоо ямар цаг хугацаа зориулдггүй, энэ өөрөө хувь хүний хувьд ямар таашаал өгж байна? Тий, яг ер нь бол миний бага нас өөрөө бас тийм сайхан хобби бүрдүүлэх юм уу сонирхол төрүүлсэн тийм орчин байсан л да. Сингапур нөхөртэй нэг хүүхэн ирлээ, нэг монгол хүүхэн манайд. Тэгэл миний цуглуулгын музейг үзээд би ерөөс амьдралаа ер нь утга учирг өнгөрөөсөн юм ба шүү дээ. За. Таны юм ямар сайхан юм бэ? Та яаж амжуулбаа гэдэг. Үгүй амжуулаад авах юм. Өглөө ажилдаа ирнэ. Өдөөс сургууль дээр гişэрэн заачаад буцаа явахдаа хуучин эдлийн дэлгүүр мэлгүүргөө ингээл уцсан амаагаа тэгэл нарны титэм мэтэм гандангийн хажуугаар төвцээр ингээд явгаалахад явна. Үнтэй юмнуудын дийлэхгүй. Үний барахгүй юм байна. За ингээд хүн анзаардгүй сонирхдаг. Нэг юм жижигхэн хөрлийн дурсгал юм. Жижигхэн нэг бурхны хөлч юм уу, гарч юм уу, хугархаач юм уу. Гоо нэг дитэмч байд юм уу, нэг жижигхэн. Гоо нэг Монгол хүчин сударч байд юм уу, нэг ламын хэртэй малгайч байд юм уу. Тэднэрээс л ингээд цаасны тасархай масхай барлсан зурсан тийм зургтай ургай урчисэн тийм юмнуудыг тэгэл аваад гэртээ байж дийгэн тэгштэл эндүүдэл тэгэл ургай сархайг ин жоохон хомиж өрж нөхүүлээл онгой жохор умаж өгч хэргээд тэгээд ингэж яваад яадаг. Энэ үл тэгээд тэр дээргүй би сургуулиас тараад ингээл автосан суугаад ирэх юм бол тэр хооронд тэрийг мэдэхгүй. Тэгтэл явгүй явна тэрийг чинь бас үзэж харна гэдэг чинь тогтож хардаг. Тэгээд тэр чинь орой хурцрээ тэдий сараал юм уу тэгэл зүгээр сууж явах ч юм уу хүн амттай дими яриад ч юм уу вар ресторан гэсэн явжснаас тэр чинь гэтээ суугаа тэр юм хараад үзээ тэмдэглээ тэрийг янзлаад ингээс харчин их баяр баясгалан тэр чи их гоё ирч хүч өгч гоё тэгээд бас бич буянтай ажил хийж байгаа шүү гэж өөртөө ихтгэлтэй бас тэгээд нэг сони юм олчих юм бол тэрэнд их баярлаад бас их ирч хүч энергитэй ч болт юм уу да ийм сайхан урам зориг авдаг тийм юм да. Танд одоо хэдэн төрлийн ингээд англи бол тоомл бол ямар янзын цуглуулгууд байна? Ер нь бол тоомлж яг сэдв болгож үзсэнгүй. Ер нь бол одоо хуучны ном судар байна. Тий, хуучны ном судар, орчин үеийн ном судар, тэгээд гар үсгтэй ном судар, зохиогчийн гар үсгтэй, тэгээд нэр хүмүүсийн гар үсгийг бас их суулгаж байлаа шүү. Би чинь одоо ингээл одоо хамгийн эртний гар үсэг гэтэл 1890 оны үеийн хүний гар үсэг 1910 14 оны ичгийг шиг Оросын их том профессоруудын гар үсэг дэлхийн их шатрын их мастеруудын гар үсэг над биш үү 56 онд 57 онд зөвлөлтийн их том
үндэсний том фестивал болсон юм байна. Үндэсний яснууд. Тэгээд тэн дээр ирсэн энэ улсуудаар чинь бүгд өөрөнгөөр нь гар үсэг зурулаад нэг том цуглуулагч. Тэгээд нас орсон юм уу яасан. Тэгээд тэрийг хуучны номын дэлгүүр тавьсан байхаар нь би антик букинист тавьсан байхад нь би бас тэрийг хөдөлж авчлаа. Ганц гар үсгийг авчиадаагүй тэр Лев Толстойн гар үсгийг авчиадаагүй. Тэгэхээр тэнд маш олон хүмүүсийн гар үсэг байх юм тийм ээ. Яста зөндөө тэр Петербург Ленинград чинь бол ерөөсөө язгуурт нь том скетнүүд хааны их нийслэл байсан юм болохоор тэнд чинь еврейнэр хүртэл байсан тэр соёлтой улсууд их байсан. Тэдний тэр зургийн цуглуулга моглуулга одоо тэгээд тэр бүхэн эд зүйлсийн юу бол одоо Петербургт бол тухайд намайг 90-ад оны үед сурч явахт бол ерөөсөө баг гудамжинд бас гарч ийлээ шүү дээ бас. Тэр бүхэлдэн гардаг ерөнхийлөгч нь болоод зөвлөлт орон задраал амьдрал нэгсэн болоод тэр чинь бас дэлгээ тавьж явах шүү дээ. Алтан ширм бол 1855 оны Берлин гэд бичсэн тим жазыг би тэндээс авч ялаа шүү дээ. Юм бол ерөөсө багддгүй юм. Тэр өмнөх үеийн ихнээс өлдөөс нь тэр хөрөнгө гэдэг бол одоо манайхан бол хөрөнгө гэл ундаа тараг айргны хөрөнгө чинь нэг жохоо юм айрг жоохон гатаагаал авчилдсан байдаг шүү дээ. Тэгэл дараагийн хавар хөрөнгө хэсэгтэй тэрийн шиг л жохоо юм байхад тэр нь ингэж өсөж хөгждөг юм байна. Тэгэл тэрийг би цаашдаа Улаанбаатарт сурч явахтаа л одоо тэгэл Динжи мянган сах тэгэл ингэж явж явахт л тэр гогчдын тавьсан тэр зэттэй хатаас матаас одоо тэгэл юу янз янзын тавьсан хүмүүс юм өндөөр ингээ сорхоо явж явах чинь тэр үе чинь нэг төгрөг 50 мөнгө тэргээд юм чих амтах байли. Тэгээд тэндээс ганц нэг сарвал ганцны сарвал чулуу молоо ингээл аваад цуглуулдаг байсан. Тэгэл мэрэгжлийн холбоотой ном цуглуулах юм. Ингэж явсаар байгаа тэгэл хобби хүртсэн юм бол гэж боддог шүү дээ. Чөлөө цагаа зөв болсон өнгөрүүлнэ гээд зарим хүмүүс одоо юу хийх вэ яах вэ нэг жаахан гэдэг. Таны хувьд болохоор чөлөө цаг гарвал одоо энэ хоббидноо цаг зарулдаг хүн байна шүү дээ. Энэний бас ач холбогдол нь хүн төлөвшгөөд цагийг нараа зөв боловсон өнгөрөх гэдэг юм уу тийм ээ. Одоо ямар нэгэн эрсдэлтэй буруу зуршилд давтахгүй байх гэдэг олон талын ач холбогдолтой байх л да. Энэ хоббины ач холбогдол гэхээр таны хувьд хүн бүхэн өөрсдөө өөрийнхөө одоо хүчин чадал хүчин болцоо өөрийнхөө мөн чанарыг нээх юм бол ер нь дэлхийн техник хүртэл байлдан дагуулж эзэлж байсан гэдэг Чингис хааны төв хүртэл харуулж шүү дээ. Монгол хүн бол ерөөсөн бүр баг 10ч багтна 20ч багтна хэдэн 100 одоо салбар тийшээ ингэж өөрийгөө сэлгдэг өөрийгөө ингэж зориулж явах хэрэгтэй байхгүй юу? Ер нь сэргэн мандалтын агуу их хүмүүс чинь тийм байсан. Леонардо да Винчи 40 гаруй салбарт өөрийнхөө авиас билгийг сорьсон байна. Микеланжело 10 гаруй байна. Тэгээд тэрийн шиг би бол ер нь зураач бол игээл явсан чинь тэгэл баримлчин боллоо. Баримлчин болсон судлаач боллоо. Тэгэл хажуугаар нь юм тэр мэрэгчлийнхээ өвч юм та бас нэг сонирхол юм та. Тэрийгээр одоо тэгэл нэг сайхан юм хараал. Үгүй энэ яа сайхан. Үгүй ийм юм тэгж явахт яахад. Үгүй энэ чи авъя. Дэлгүүрт ортол нэг судар байх. Нэг урангай судар, зурагтай судар байна, зураггүй судар байна. Үгүй энэ чин давтагдахгүй юм шүү дээ. Энэ чин олдохгүй юм шиг ирээдүйд энэ чинь үнцэнтэй юм шиг тэр Эрмитаж тийм сайхан юмнууд байдаг, Оросын музей тэгж байдаг, тэр Нидерландын музей, тэр Хятадын тэр Гугунд ийм гайхамшигтай юмнууд байж тэр Солонгосын музей ингээл юм чинь цуглуулж юм шиг ингээл явсаар байтал тэгээд угаасаа нөө багтаа буурлаавахын дэргэд судар номтой орчин төссөн болохоор гоо манай даалгын савнд нэг юм байж илээ. Гэхдээ нэг юм хөлн хугарцсан болор өхөр байж илээ. Гэн хөлн хугарсан байсан тэр толгой нь унсан байсан чихэн унсан байсан шаатын тэр севтэй гэж яаж болохгүй энэ ч урлагийн бүтээл шүү гэж ингэж явсаар байгаа. Тэгэл хобби өөрийн цуглуулга тавуулал ганцхан одоо за би Монгол хүчгийн судар цуглуулъя гэж болохгүй. Гэхдээ тэгжээтэл төвдийн судартай чинь Монгол лам нарын бичсэн судар. Монгол лам нараа одоо ингээд судрын нэрийн үзээс ямар гайхамшигтай Эрдэнийн өрлийн судар. Үхлийг буцаах судар. Тэгэл ерөөсөө бүр үгүйрлийг арилгах судар. Өргөө хүнийг өртөө болгодог судар, хүүгөө хүнийг хүүтэй болгодог судар гэж байна. Янз янзын тийм ховор юмнууд байх юм шүү дээ. Тийм тарин хүний монхог тэнийг өвчнийг амьрлуулах тарин нэгэл ингээл байж байгаа. Өө тэр бүхний чи ингээд үзэл хараал ингээд явах. Гүй энэ чинь маш их утга учиртай юм байдیں۔ Ганцхан Монгол гэж болохгүй төвдөн ч байсан хамаагүй юм байна. Ингээд ингээд цуглуулж ирээл ингээд явахар чинь судар номын цуглуулгатай болж байгаа. Бараг дипломат харилцаа тогтоож байгаа юм шиг нөгөө хөдөлгөгч энтертэй шиг ингээд ярьж хөрчээд энэ миний татчих шиг ингэж авдаг байлаа шүү дээ. Тэгэж яваад энэ цуглуулгууд нэг төрлөхөөс илүү их олон талтай болж байгаа. Ядтал нэг сайхан ширтсэн ширмэн ширтэгний тасархай байх юм. Үгүй энэ чинь одоо бас Эрмитажид одоо ноён уулын бушнаас гарсан ширмэн ширтэг хөшиг хүртэл одоо байдаг шүү дээ. Үгүй тэрний чинь уламжил шүү дээ гэж бодохоор харь хөрөөл тийм үнцэнтэй юм шүү дээ гэж боддیں۔ Одоо бид нөр өөрснөө хоббийн дунд амьдарч байгаа байхгүй юу монголчууд. Саяхтай өнгөж одоо
энэ 30 жил болж байна. Энэ социализм 30 гаруй жил болж байна. Тэгч энэ үеийн дурсгалууд л алга болчих واخхой. Одоо бид нар харсаар байтал ерөөсөн. Томчуудын ботоо зураг одоо төв хараад авчаа гэсэн үзэдэн балдаргамар. За маршч хав болсон. Энэ хүмүүсийн идэлж хэрглэж байсан. Товч мовч янз юм чинь ингээл маршлийн вагон, маршлийн товч мовч гэдэг энэ тэнд одоо цогдуулагч нар гар дээр явж идэг байхгүй. Бүр Гитлерийн хастай жад мод шинжаал Японы шинжаал жаднууд хүртэл одоо ингээд цогдуулганд хүртэл явж байгаа хүмүүс. Тэндээс чинь бид нэр үзэл хараад бас л хоорондоо солилцоол өрөөл ингээд. Тэгээд бас зарим хавар нам содроод бас үндэсний намын сан, үндэсний музейд бас бид бас борлуулж улсынхаа санг бас бүрдүүлээд тусалж байдаг л та. За тэгэхээр таны тэр олон цуглуулга олон мэдээллийг дамнасан цаг хугацааны үед өөр цаг хугацаанд хийгдсэн ийм олон цуглуулгуудын нэг нь бол хас гэж би сонссон. Тэгэхээр та бас энд авчирсан шиг байна. Хасын талаар хоёул ярилцъя. Та урлаг судлаач хүний хувьд олон эртний зүйлүүдийг одоо ингээд цуглуулсан. За тэрний нэг нь энэ хас. Тэгэхээр хасын талаар хоёул ярилцъя. Та бас ингээд авид ирсэн байна энэ талаар. Тий. Яг энэ хасны цуглуулга бол над нэлийн хийлтэй. Тэгээ яг ер нь бол хасныхаа цуглуулгаас бас дээжлээд бас энд ингээд нэг хайрцагтай гуйл хөрөл дурсгалуудыг нацрлаа. Энэ хайрцаг өөрөө бас ингээд хас хэлбэртэй. Энэ хайрцаг өөрөө бас ингээд хас болж байгаа. Тэгээд хас гэдэг бол ер нь монголчуудын ахуй амьдрал ерөөсөө энэ оюуснаа энэ зүн бэлэг эд шидтэй хүртэл холбоотой байхгүй юу? Бэлэгдэлтэй. Тий, бэлэгдэл байна. Тэгэхээр ер нь бол Монгол ардын хээ угал зонтор бол хас төрс байна. Тэгээ хасыг олон дахин давхарлаад ингээд давтамжлаад яхаа түмэн насын хээ болдог. За энэ дурсгалууд бол бас энэ хасны судалгаатай холбоотой л дөө. Тэгэл манайхан чинь тэгэл чойж одоо тэгэл чойж түлхүүр одоо тэгэмэ. Тэгэл чойжны даруулга маруулга одоо энэ бүхэнд л одоо тэгэл бүгд нь одоо ингээл хас ороод явчих. Тий. За одоо таны ярьсан нөгөө түмэн нас гэж одоо энэ байна тийм үү? Энэ түмэн насан хэвэл яг нэг хас төрс чинь одоо ингээд олон болоод давтамжлаад ирэхээр ингээд ийм жижигхэн гэж үздэг баг. Тий. Үл тасрах юм бэлэгдэл үл одоо төгсгөлгүй түмэн насан хийв. Олон хас нийлэхээр түмэн насан хийв үзсэн тийм үү? Тэгж энэ давтамж. Яг хасын өөрийн бэлэгдэл болохоор эвдэршгүй. Өөр юу үлээд энэ бэлэгдэл. Мөнхийн хөдөлгөөнийг бэлэгдэж байна. За тэгээд бас энэ хасыг бас энэ бурхан шашны юутай бас холбогдсон шүү. Бурхан шашны арай нөгөө тийшээ эргэсэн. Манайхны ярьдгаа буруу эргэлт гэдэг байгаа шүү дээ. Нөгөө ийм хас гэж. Ийм хас гэдэг байгаа. Тэр нь эргэлттэйг нь бас энэ элдв очир гэж нацаг дарж ихт ийм төрсөн дотор хийсэн байна. За тэгээд энэ хастай бөгж энтрийг бол хамаагүй эмэгтэй хүн бол нөх зүүдгүй. Ер нь эрэгтэй хүн голдуу зүүдэг. Эмэгтэй хүний яг хуу дээд хувцс торго марганд бол байдаг л да. Тий. Ани одоо энэ олон хас дотор хамгийн эрчим гэж мэдгэж байгаа хас одоо сулууд дотор ямар хас байна? Энд нэг хөрөл хас бий. За. За энэ байна. Хамгийн эртний. За энэ бол одоо ингээд хөрөл дурсгал байна. За. Тий. За тэгээ бас хөрлийн үеийн хас. Энэ чи ерөөсө хасын чинь хүү нэгдлийн үед бүтээж байсан байна. Хадны зурагтаар байна. Хасыг Оросууд, Германчууд, Хятадууд, за Америкийн уугуулар гэдгээд дэлхийн маш олон үндэстний хүүхдүүдтэй холбоотой. Тэгэхээр өмчлөхийн аргагүй бас нэг тийм зүйл шиг надад санагддаг. Яг анхны үүсэлгээ тэгвэл цаг хугацааны хөдөлгөөр 5,000 жил, 15,000 жил гэж ярьдаг. Таны судалснаар хас анх хизээ үүссэн хаана үүссэн байж болох уу? За яг за энэ бол нэг хүнүүгийн үеийн хас байна. Бас алтан шармал хийжүүлсэн байгаа шиг бас тийм шүү дээ. За тэгээд ер нь бол ингээд урлагийн түүхийг ингээд судлаад аваад үзэхээр үл ерөөсө хүү нэгдлийн урлагаас л эхэлтий. Энэ одоо хуучин чулуун зэвсэг, шинэ дунд чулуун зэвсэг, тэгээд шинэ чулуун зэвсэг, тэгээд хөрлийн үе төмрөг үйдэг. Тэгэхээр ингээд үзэхээр замана энэ Оросын эрдэмтэн Охлодниковын хэвлүүлсэн номонд байдаг та. Энэ манай Баруун Монгол одоо Ховд аймгийн Манхан сумын нутагт байгаа Хойд Сэнгэр агуу гэж. За энэний он цагийг бол 40,000 жил гэсэн баг. 40,000 жилийн өмнөх тэр агуу доторх зурган дээр нэг зааны зураг бай. Зааны зураг ингээд зааны хошуу орж ирээд соёо ингэж орж ирсэн чинь хас төрс гарсан баг. Тэгэхээр 40,000 жилийн өмнө хүртэл холбоотой явчих шүү дээ. За тэгэл одоо дундговын дийлэг уул байна. Өлзий сумын нутагт. Тэн дээр би олж бараг судалгааны эргэлтэнд би орсон хүн те 2000 онд явахта. Тэгээд тэрний зургийг аваад ингээд он тоолсон. Өө тэр бол одоо хөрлийн үеийн дурсгал гээл
эрдэмтэд бичсэн. Яг одоо энэ өнөөгийн ингэж төгөлдрчсэн дүрсэл дээр байна уу? Яг ингээд дотор нь яг энэ хас байгаа. Тэгээ хасных нь доор нь нэг бинт байгаа юм. Бас нэгэнт нь хас нэг жоох ингэсэн хөл шиг юм ингээд дүрсэлсэн байгаа юм. Тэгэл монголчуудын одоо хөлтэй гас гэдэг мөшрөөтэй гас гэдэг шиг л юм байна. За тэгээд энэ Хинтээ аймгийн одоо нутаг байна. Энэ Монголын Эртний Овог аймагуудын одоо алдартай тамгатны дурсгал Арши хаад гэж энэ Батнаруу суманд. Үгүй Бат Ширээ суманд. За тэр дурсгал дотор бол одоо хасны өс мөл дөрсөд бас зэнтэй байна. Сүүлийн судалгааны үр дүнгээр хүмүүшүүдийн өлгийн нутаг Арангаа нутаг гэсэн зүйл судлаачны дунд яригдж байгаа шүү дээ. Тэгэхээр та түрүү нэг асуулаа хүнүүгийн үеийн доктор гэдэг энэ талаар та тодруулаач. Тэгээ ер нь тэгээ саяны энэ хөрөл энэ томруутай хазарын шимгийн төр ч гэсэн хүнүүтэй холбоотой хүнүүгээс ч өмнө ясна. За энэ бол одоо алт шармалтай одоо ийм санийн хөрөл дурсгал юм уу та? Төмөрч юу? Тий, ийм дурсгал байна. За энэ бол одоо хүнүүгийн дурсгал байна. Ийм шиг байгаа. Яг хүнүүгийн гол модны хоёр энэ дурсгалаас бол алт шаардсан тийм металл дурсгалууд бас нэлээд олдсон шүү дээ. Тэгэхээр бол тэр технологи нь бас тийм байжээ. Тэгээ ер нь бол алт шарах барих бол одоо сүүлийн үеийн хожим үеийн бурхан шашны үе биш юм. Чингис хааны үеч биш юм. Тэрнээс өмнө хөрлийн үед одоо ингээл хүнүүгийн үед ингээд алтыг шараад одоо ингээд мөнгө төмөр металлуудаар одоо ингээл алтаар шарж байсан одоо дурсгалууд за бас мөнгөн жижиг өнтер хийж байсан одоо дурсгалууд байна. За энэ бол манжи үеийн одоо хятад чойж шүү дээ. Манжи үеийн чойж. Тэгтэл энд жижигтэй чойж ингээл хийсэн мөнгөөр жижиг байсан байна. За тэгээд ер нь бол одоо энэ хасны дурсгалууд бол ерөөсөн цаглашгүй юм төө ерөөсөн. Тэгээд тэр Осондовский хэлсэн байна шүү дээ. Ерөөсөн бичсэн номонд Монголд бол хасны их ор юм аа гэж хэлсэн. Тэр хүн баараат ингээд номонд бичсэн байгаа шүү дээ. Тэгээд тэгж хэлсэн тэр ганц тодорхойлт бол өөр улсыг тэгээгүй шүү дээ. Хас гэхээр бас зарим хүмүүс нөгөө Германы фашизмтай холбож үздэг. Одоо ч гэсэн Европын зарим орнууд хас тэмдгийг хориглосон байх хэрэглэхийг бас сурталчлахыг. Тэгэхээр монголчуудын болохоор тэгтээ тэргөө маш эртнийх гэдэг нь ойлгомжтой. Нэр бохимыг Монгол гэж байж болохгүй л дээ. Намайг хүртэл зарим явуулт ятаа юм. Бохимыг Монголоос ягаад. Тэгэхээр энэ хасны бэлгэдэл зүг хас одоо энэ өргөн дэлгэр төгссөн энэ хас тэмдэглэгээ дүрслэлийг Оросууд их судалсан гэж нэг зүйл яригддаг. За тэгэхээр хасыг Америкийн уугуулар гэдэг одоо германчууд арай үндэстнгүүд энэтхэг хятадууд грекүүд хүртэл ингээд хэрэгэлдэг ахуй амьдралд альва зүйлийг бэлгэдэг гэсэн зүйл байдаг. Хасын судалгааг дэлхийн нийтэд анх 1890-ад оны үед гэсэн баха Америкууд хийж бүхэл бүтэн одоо нийгсэдэд судалгааны бүтээл болгож гаргасан гэж яригддаг. Та энэ тал дээр бас хэлэрүүлээч. Энэ Америкт бол аргагүй 19-р зуунаас үлчээр бол хэвлсэн тийм ном байна. Манай орчин үеийн судлаач Инх Хүрэг гэж залуу бийлдэ. Тэр манай Инх Хүрэг бол ер нь хасны судалгаагаар 4 ном гаргасан шүү. За тэгээс үлд нь манай Ахим гой гаргасан, бас нэг Батлан Монголын гамны их сургуулийн нэг багш судалт ном гаргасан. Манай судлаач чи Эрдэнэ гой бас их гурвалжин гэдэг номондоо бас дурдсан. За тэрнээс өмнө манай Монголын одоо хээ угуулс ардын урлаг судалдаг эрдэмтэн судлаачд бол ном бүтээлдээ оруулсан. Зэ ядмжуу гой байна. За манай багш Ил Батчлуун багш байна. За тэгээд энэ бүхнээс өмнө бол бас Оросууд нэлийн судалж байсан байна. Оросууд бол одоо тэр хээ угуулс манай энэ дүрс бэлэгдлүүдийг судлаад энэ Кочешков гэдэг Оросын эрдэмтэн бол Монголын хээ угуулс талаар ном бичиж докторийн зэрэг хамгааж ирсэн хүн байна. За тэгээ манай хөдөөгийн Перлигойн одоо тэр тамганы номонд бол бас тэр хастай холбоотой дурслууд, Арши хаданд байгаа дурслуудыг л оруулсан байна. За манай археологчид бол энэ хадны зураг судалдаг улсууд бол ном бүтээлдээ бас нэлээ хасны зурагтай хад чулууны зураг гэдэг бол оруулсан. Одоо Сэрважууга, Навангой, Сэвэндэржгой, Сэрэн давг гэж байт юм уу? Энэ Батболд молт гэдэг олон судлаач эрдэмтэд байна. Оросын эрдэмтэд бас Дэвлет, тэр Оклотников, Копаров энэ гэдэг том эрдэмтэд билдэ. За эднэр бол нэлээ их судалгаа хийсэн байна. Ном бүтээлд оруулсан байна. Монголчуудын ахуй амьдрал тийм өргөн дэлгэр. Энэ учир шалтгааныг та бас урлаг судлаачны хувьд юу гэж үздэг вэ? Бэлгэдлийн хувьд болохоор зөв ерөөсөө л үйл эддэрэх.
үл дийлдэхийн бэлгэдэл гэсэн ийм зүйл яригддаг. Энэ талаар яг судлаач хүний хувьд одоо таны судалсан бүтээлүүд дээр одоо яг юу гэж гардгийг энэ талаар нэг хэлээч. Тийм тэгээ яг ер нь бол би энэ содрон хуучны содрон ном нэлээ хардаг л та. Тэгээ тэн дээр бол зурхайн содрууд бол их сайхан тодорхой бичсэн байна. За. Ер нь бол энэ Тэнгэрийн 7 од ба штэ. 7 нэрлдэг 7 бурхан чигэд нэрлдэг. Энэ Тэнгэрийн одны содрууд надад үлээ 5 од мод хүн 5 од мод гэл содрууд. Тэгсэн чинь тэр 7 бурханы тэр 4 дахь одонд байгаа юм. Шанагны яг барилны тэр шанагтай холбогдож байгаа хэсэг дээр байгаа 4 дахь од. Туулай жилтний чагжаа хас Тэнгэрийн хас гэдэг одоо байхгүй. Чагж гэдэг чинь одоо энэ төвд үг юм да. Тэр нуусын дөрсөө байхгүй юу? Тэр дэлгүүр байхгүй юу? За тэгсэн чинь тэр Тэнгэрийн хас гэдэг нэртэй бат байгаа. За энэ бол ганцхан төвд биш. Монголч биш. Энэ ерөөсөө бүр санскрит тас ирсэн. Эртний одоо Тэнгэр хэсгийг судалсан одон зурхай астрономийн талтай юм да. Ер нь ерөөсөө тэгээд энэ Тэнгэр хэсгийг чинь судлаад ингээд одоо энэ орчин үед чи одоо ингээд сансар зураг мураг авсан чи яг хасны тийм хөдөлгөөн гарч ийнэ гэж эрдэмтэн судлаачд тэмдэглээд байгаа шүү дээ. Яг хасны эргэлт байна. За тэгэхээр энэ бол мөнхийн хөдөлгөөн юм аа. ертөнцийн хөгждийн зүй тогтолт юм аа гэж байна шүү. Үл чадагдахын бэлэгдэл гэж зурхайн содорт бичсэн байх шүү. Үл чадагдахын гэдэг чинь үл дийлдэх үе гэх юм уу бас их гайхалтай үг шүү. Тэрийг орчуулахад хүртэл чадагдахын бэлэгдэл гэдэг чинь бас өөр шүү. Тэгээ яг уу хасвал их хуран үлдэх энерги татдаг тийм төрсөн байхгүй юу бас. Хасын тухайд юм байдаг байж. Ер нь бол өөр одоо таны тэр судар гэж ярьсан тийм ээ. Судар гэж байсан. Судар гэж би. Ер нь ингээд хов хүний хувьд альва нэгэн зүйлийг цуглуулах. За тэрийг одоо шимтэн сонирхох. Энийний ач холбогдол, энийний одоо мөн чанар нь юу юм? Таны талаар. За тэгээд ер нь бол яг тэр хасны талаар ярьлаа. Хас бол яг зүгээр энэ металл жижиг хэмжээний зүйлсийг би авчирлаа. Тэр чинь тулганы ширээгүүр тэгээд тулга ширмө хаавмаавн тэгээд авдар самдар зэнтэл байна л да. Тэгээд судралцсан зургууд их байна. Судар хас тамгнууд их байна. Гарын тийзэд их байт юм байна. Хас ламдрын гангаар сэлсэн гуйлаар цутгсан тийм тамгнууд бас нэг юм байна. За тэр яг энэ хувийн цуглал хүмүүсийн байгуулсан тэндээс хүмүүс шаарддаг юм. За тэгээд хамгийн гол нь энэ миний цуглуулга гэдэг бол би бол нэг уйдсан хүн биш юм. Уйдсан та цуглуулж байгаа юм биш юм. Зүгээр нэг мөнгөтэй биш юм. Би яг хөө багшийнхаа цалингаар уран бүтээлч их мөнгөөр л одоо тэгэл зав тааруул одоо ингээ хуучны дэлгүүрээрээ яваал ингээл зах дээгүүр яваал тэгээ цуглуулагч нартайгаа уулзаал ингээд ярьж хөрөөл явж явах. Тэрнээс би тэгээ өхөн хотоо цуглуулна гэдэгт үгээд хараагаад ингээ явдаг хүн биш. Тэгэж цаг завч байхгүй. Тэгээд юм гэдэг чинь хүчтэй. Надад ирэх юм бол өөрөө замтар байж идэг шиг манайхан нэг заяана хан замтар байдаг гэдэг шиг заяагаар учрах хэвээр тэр эд зүйлс бол надад бас таарладаг байхгүй. Хуучны дэлгүүр нэг ормоор санагдаал гэдэг нэг дэлгүүр хуучны дэлгүүр. Орхоор тэнд нэг ёс юм шиг нэг хастай юм уу нэг сонин нандин миний хэмжээнд таарчаар үнцэн таарчаар тийм байж идэг баг. Тэрийг аваад цуглуулаад тийм үү. Тэгэл бас цуглуулагч нартайгаа солилцоол ингээл явж байгаа л тэгэл юм гэдэг чинь жоохноос эхлээл ингээл арвжаал хөгжөөд ингээл өсөж өгд юм. Тэгээ юмд бол сэтгэл байх хэрэгтэй юм аа. Ямар ч юмд одоо бид нэр цуглуулга хийнэ үү? Ер нь эрдэм ухаанд явна уу? Уран бүтээлч болно уу? Айл гэр болно уу? Ханичлалтай болно уу? Өр хөвгтэй болох бүх юм сэтгэлээс үүдж байгаа шүү дээ. Итгэл сэтгэл хоёр дээр энэ орчин тогтоо гэж бурхны сургаалд байдаг шүү. Тэгэхээр бол ер нь хүн цуглуулга хийя юм та болё гэвэл бас сэтгэл байх хэрэгтэй. Тийм дотоод сэтгэл төвлөрөх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь энэ хобби гэдэг бол зүгээр сонирхож шахах биш ээ. Энэ бол бас ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа. Энэ бол манайхан чинь өр хөвгтүүдтэй ирээдүйдээ хойш үедээ юу үлдээх вэ гэдэг. Надуу мал азар газаргаар надуу үлдээгээд явах байж болно. Сайхан. Гэвч нэгэн зуднаар л нэг гангаар л алгуучт юм байна. Би тэр 2002 онд нутаг зодонд явж байхдаа харж илээ. За тэгэл ерөөсөө энэ бол бас толгойд нь их эрдэм хийх хэрэгтэй юм. Гарт нь бас ур ухаан суулгах хэрэгтэй юм. Би одоо өөрийнхөө шавнаар өөрийнхөө өр хүүхдүүдийг ер нь тэгэл эрдэм энэ урлагтайгаа холбож сургаж ирсэн л те. Тэгээд дээр нь одоо энэ цуглуулга гэдэг бол хүний цаг хугацаагаа зөв өнгөрөх, цаг өрөвдөлтөй өнгөрөх. Хүн ерөөс нь хэдийн цагийг маш их өнгөрөөж байгаа. За монголчууд эртнээс энэ хасыг ахуй амьдралд хэрэглэж, бэлэгдэж
өөрсдөө хэрэгэлдэг эд зүйл дээр ингэж дүрсэлж ирсний учир шалтгааныг та юу гэж тайлдаг вэ? Ер нь бол одоо манайхан энийг бол бас манай нүүдэлч чинээс танд өргөлж одоо тэгэл гаднаас дотроос янз янзын одоо байгаль одоо тэгэл чон нохой одоо юу гэдэг мал хүсрэгтэн одоо товтлогоо ирсэн тэгэл хулгай мулгай янз янз юмас хамгаалт их хэрэгтэй байсан ба шүү дээ. Бэлгэдэл зүүн үүдний үед ийм хамгаалт. Тэгээд тэр чинь хамгаалт болгож байсан. Үүдэн дээр гал толгондоо тэр ширээгүүр дээр тэг галай хайчин та. За тэгээд нохойнтой хүртэл хүзэн зүүхтэй хүртэл хас тэр улаан хүзөвчөнд нь зүүгээд хүртэл тавьчих шүү дээ. Тэгээд энэ чинь хамгаалт болж исэн ба шүү дээ. Тэгээд одоо өөрсдөө биеиндээ зүүж явдаа сахиуснаа хүртэл хийж явдаг байсан ба шүү дээ. Тийм хастай сахиуснууд бас нэлийн байдیں۔ Тэгэхээр хамгаалт болж исэн. Энэ монголчуудын уламжлалт сэтгэлгээний том зан үйл бэлгэдэл зүүн ийм дүрслэл. Тийм. Тэгэхдээ монголчууд бол одоо бодит одоо чиглэж ирж байгаа дайсан буу зэвсэгтэй хүнээс айдаг байсан гэж. Хамгийн гол нь айдаг юм нь энэ талд ертөнцөөс гэдэг. Хасыг хаарахын гарал үүсдэг гэхээр Төв Аз ингээд та түрүүн ярьлаа. За хамгийн эртний археологийн баримт гэдэг үзвэл одоо энэ хойцсонхрын агуу гэдэг энэ зүйлийг та бас түрүүн хэлсэн. Энүүнтэй дүүцгүйц. Одоо Монголоос өөр улс оронд, өөр нут усанд олдсон ийм археологийн баримт хаа байдаг юм байна. Яг нь ерөнхийдөө тэр хойцсонхрын агуу байгаа тэр зааны тэр соёо хошуул хасны дөрсийг үүсгэж байна. За яг тэр дунд говийн дийл хонжлын зүүн үзүүрийн билетийн тэр хадны зурган байна. За тэгээд бас ингээл Хинтээ аймагчил цосоор зурсан байна. Одоо ингээд Монголын нутагт бол энэ Завхан аймгийн Сонгин сумын Айраг нуур гэдэг нэг жоо нуур байна. Тэрний хөвөн тэр байдаг буган гişүү байгаа. Тэр буган гişүүн дээр бас хасыг дөрвөн морины толгойтой ингээд төрслээд үлдээсэн нар зүг эргүүлээд ингээд төрсөн. А яг тэр морины толгойтой адилхан төрс одоо энэ Красноярскийн хязгаар гэж одоо энэ юуны Хакасын тэр хэвийн нутгаас олдсон. Одоо Эрмитажд байдгийг. Би бол тэрийг биеэр үзчихвэл нэг иймэрхүү өндөртэй тийм чулуундар байна л яг тэр дөрвөн морины толгойтой байдгийг. А тэгсэн чинь дөрвөн морины толгойтой тэр хөрөл дурсгал бас хөрлөөр цутгагдсан Монгол нутагт байсныг Монгол нутагт ажиллаж исэн Унгар хүн авчиад Унгарынхаа музейд өгсөн. Одоо Унгарын музейд Будапештийн музейд байж байгаа юм. Тэгэхээр бол одоо ингээд хастай дурсгалыг бол бас морьтой хүртэл холбоотой байгаа шүү. Нарийн ирвэл бас морин хууртайгаа хүртэл холбоотой байгаа шүү. Морины толгой энэ дүрслэлтэй холбоотой. Тэгээд ингээд үзэхээр нэр нь хасны дурсгал бол Монгол нутаг бол их нутаг юм аа л гэдэг нь харагдаад байгаа юм. Тэгээ яг дараа үед тэр 5000, 4000, 3000, 2000 тэгээд эртний грек, ромын үсчихсэн хас. Өөр одоогийн Израилийн өвгдөөц еврейнэр тэр Давид тааны юунд үсчихсэн тэр ордныхын туурнаас хүртэл түмэн насан ингээд эхлэгээтэй юм шиг тавтамжаар хийсэн хас ус гарсан байна лээ. Чулуун шигтгий. Таны энэ цуглуулгын ажилд бас уран бүтээлийн ажилд их амжилтыг хүсье. Танд баярлалаа. За баярлалаа. Ер нь бол энэ хобби цуглуулга гэдэг бол судалгаа юм аа. Энэ бол хөв юм аа. Тэгээд цаашдаа хожим хойш үедээ үлдээх бас ариун нандин дурсгалууд юм та. Мандала подкастын ээлж дугаар өндөрлөж байна. Анхаарал хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа.